малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Үндэсний өс соёлоо дээдлэгч Дидеш компанитай хамтран хүргэдэг Эрдэмт байж дэрэмгийн хөлгүүд цуурлын ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний өс соёлыг дээдлэгч Дидеш. Манай энэ удаагийн зочин Дүү аймгийн Сэргэлэн сумын харьяат Батлан хамгаалах яамны 232 дугаар ангийн үеч Монгол улсын манлай байж Ононгийн Батолд оролцож байна. 2015-16 оны Монгол улсын Чансаа өндөр азарганы эзэн за сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наазж байгаа шилдэг залуу яачийг үзэгч та бүхэнд хавуулжуулахаар өргөн оролцуулж байна. Анхаарлаа хандуулна уу. За манлайд энэ өдрийн мэндийг хүргэе. Намарчаа тавтай байна уу? Тавлаг. Сайхан намарч байна уу? Сайхан. За морины ивэл гар жилдээ ер нь хэр одтой сайхан наад ба. Энэ жил одоо сайхан наадсан чи одоо 100-101 жил одоо өнгөрсөн жил нөгөө наадан болоогүй. Тэгэл энэ жил улсууд их хүлээлттэй байсан баг. Тэгээд энэ жилийн наадмаар одоо өстой сайхан наацсан. Төрийн наадмаас 1 4 2 ариг. Тий. Тэгээд эхний нөгөө чинь эхний өдөр одоо манай ахын нөгөө үйсэн Бацаагаахын нөгөө Апогийн Бацаагаахын халзан үрээ төрүүлээд миний нөгөө хад зээр дүрээ үйсэн зээр дүрээ бас төрүүлээд ахтаа хоёр эхний улсын наадмын эхний наадмыг одоо Төрөг нь хоёр төрөг нь авчаал гэл. Тэрнээс л одоо баяр гэж баг. Энэ жилийн наадамч тэгээд бас бусд жилүүдэд бол өтгөн боллоо шүү дээ. Нас болгонд олон бас нэг ямар ч гэсэн 200-аас дээш 200-300 гаруй модод уралдсан. Харин тэгс энэ жил ч нөгөө өнгөрсөн жил наадам болоогүй. Тэгээд л улсууд бас нөгөө 100-101 жилийн ойгээд яаж байгаа болохоор бас тэрэнд бас их юу яасан анхаарал юу гоё их төлөвлөсөн юм шиг лээ. Бэлдэж их оролцсон юм шиг лээ. За 10-нд хязгаал өөрө төрүүлэгдсэн. 11-нд УЯЧ эрдэнэ шалгадаг гэдэг их насны мөр харагдулсан. Тийм манай одоо бас өөрийн унгаа хадвалтай боролцсон мөр өнгөрсөн гавчиг жилээ тэрний урьдчил нэг гавчиг жил наадам болоо сүүлд нэг тогтоол гараад энэ сэлэнгийн наадамд сэлэнгид нөгөө бүсийн наадам гэж болсон шүү дээ. Тэгэхэд соёл үүрээ тавлсан энэ чи. Тэгээ энэ жил гавчиг мөр ер нь бас гайгүй байгаад гэсэн тэгэл улсын наадмаар 4-өр тавьсан. Давхар уягаар налахтай харагдсан тий. Давхар уягаар налахтай харагдаад их хурдд зургаалцсан шүү дээ. Тийм шүү дээ. Их хурдыг мэдсэн байна. Их хурдд зургаалсан. Тэгээд манай нэг найз өгсөн байсан мөр байна. Эрдэнэ хоёр гэж Эрдэнтийн Эрдэнэ хоёр. Тий. Улс чинь бас ахаад нэг аль насанд үлээ? Даагуул шүтлэн билүү харагдсан. Тийм тэр бас Эрдэнэ хоёр гээд залуугийн бас нэг хөрөн дагуулсад харагдаад бүсэд бас хоёр харагдсан. Тийм шүү дээ. Нөгөө 3 давхар уягаар харагдаад байна гэдэг. Нэг улсын баяр наадмаас бол 1 4 2 ариг. За ойлгомжтой байх, стентэй байх үүднээс аригдад төрүүлсэн мордуудынхаа удам өгшлийг сайхан дэлгэрүүлээд ярьчих. Зэр дээр болохоор одоо мөнгөлтийн бямд орж байгаа гэдэг. Тэгээ бямд орж байгаа намайг одоо айл гэр болж байхад нэг охин дааг бэлгэнд өгчээсэн. Тэгээ тэр охин дааг гүү болоод тэгээ тэр зэр дүрээ гараад тэгээд тэр төрүүлсэн. Яг тэр дааг нь болохоор мөнгөлтийн төл юм уу? Тийм мөнгөлт яг охинд төл тийм дааг. Тэгээ одоо хээр алгаггүй. За зэр дүрийн эцэг нь ямар азар гэсэн бэ? Зэр дүрийн эцэг нь манай энэ өөрийн нөгөө Сара баазмууд хэлэг. 50% тань биш үү? Энд чинь урд нь яаж уралцсан бэ? Дааг шууд уралцсан. Дааг улсад 9 лүү 8 л. Тэгээд өнгөрсөн жил шүдлүүрээ уралдаагүй. Тэгэл энэ жил хязгаалуурээ. Улсад дөрвөлээд давхар уягаар хаана уралцсан бэ? Давхар ахиж уралдаагүй шүү дээ. Тэгэл улсад уралчаал тэгэл болчихсон. За боролцсон морины тухайд. Боролцсон мөр харин одоо гавчиг мөр энэ жил бүр 3 наадамд уралцлаа. Уул нь их мөрийг болно гавчигт нь болно. Бас нэг үнжээдэг улсууд гэж яддаг шүү. Тэгээд сайн байгаа тахлаар нь бас нэг хосоо тавьчаад байв. Их хурдад болно яачихын төгчих юм болов гэсэн арай яадаг. Тэгээд зүйл бүсэд энэ налаахын бүсэд 3 болсон. Энд чинь хэд одоо даагнаас л уягдсан байлгүй дээ тий? Тийм боролцсон морчин шүдлэн улсын наадамд 8 л лөө. Тэгээд тэр жилээ бас Доронтын нэг бүсийн наадам болсон Доронтод шүдлүүрээ 6 алсан. Тэгээд хязгаалan нөгөө нэг баахан
нэг лаймаа болоо нэг хэлэн болоо хасагддаг жил хасагдсан. 20-нд нөгөө ганцхан улсын наадамтай байсан жил. Тэгэл соёл өөрөө өнгөрсөн жил тэр юунд архицсан. Хонь сэлэнгэд. Тэгэл энэ жил авчигмөр 2 архицсан. Ээж тал нь их сайн удамтай л да. Боралцмөр нь ээж тал. Ээж нь болохоор нөгөө манай тойруулгаас авсан байсан нөгөө мажиг бор гэдэг тэр азрын төл гүү. Их нь болохоор тэр мажиг борт болохоор нөгөө өвгөө халдсанмөр манай өвгөө халдсанмөрний ээж гүүг нь саарл хазганд тавиад тэрний ээж нь гараад тэгээд ээжийг нь мажиг борт тавиад тэрний юу гарсан. Ээж гарсан. Борол зүрний ээж. Тэг их тал нь бол яалч бодомтой болохоор тэгэл. Ер нь тэгээд адууч тэгэл ер нь удмаад тал энэ сайн удамтай бол тэгэл удмаад тал ер нь сайн байдаг л. Их талаа илүү татдаг гэж ээж дэрх юм билээ. Тэгж ажиглагддаг уу? Тэг ерөөсөө тийм шүү дээ. Ээж сайн байвал тэгэл сайн юм гардаг. Та одоо ингээл улсад ойрогдод төрүүлсэн мордуудын одон хөгжлийн талаар мэдээлэл авах гэж залхахлаар ингээл дөржигийн тал ярьдаг л та. Яг тэр болгоныг одоо тэр олон морийг бүгдийг ингээд мэдээд идэв юм. Эсвэл та ер нь тэмдэглэл хөтөлдөг одоо энэ удам зүүн? Яг хөө тэгээд нөгөө чин нөгөө багасаа тэгэл одоо мал ойрхон тэгэл ингээл дагаа явж байгаа болохоор ер нь бол удмын адууныхаа удмыг л мэднэ л дээ. Тий. Энэ боролцсон морны эцэг нь ямар азрах юм бэ? Эцэг нь болохоор тэр үзэмгээд бороцох шүү дээ. Үзэм бор. Улсад орж ирсэн мэт. Тий. Улсад иргэжсэн. За, хүрэн даагны тухайд эн чинь сүйтэй даагаад байлгүй те 3 давхар уралдахыг бодоход те. Тий, сүйтэй одоо тэр манай Эрдэнэ хоёрын өөрийнх нь ер нь өөрийнх нь одоо яг гаргаж авсаад байгаа юм. Тийм л юу баг. Өөрийнх нь унган л даах. Их нь болохоор тэр хүрэн даагны их нь болохоор энэ даргангийн нөгөө какийн төөмө гэдэг. Тэрний адууны ихтэй гэсэн. Эцэг нь болохоор нэг англи цэцэр. Энэ жил ч одоо бас Майкл нэг хээр дагаа 3 давхарлаад болтцсон л байлээ. Бас би бас дааган дээр давхар тэр том уралдаанууд ер нь яадаг юм л да гэж бодож ер нь дэжгүй юу? Давгаадаг. Дааг бол ер нь их дорхноо амарчдаг амтэн шүү дээ. Даагаад бас сэргийн хурдан л гэлээ. Тэрэнд ер нь хууртаж одоо ингээл зарим нэг нь ярихлаар тэр нөгөө сэргэлтэнд нь одоо хууртаад ч гэдэг юм эсвэл тэрэнд ач холбогдол өгөөд бага сайн байгаад угс багад нь сайн адаг багад нь их давтчихвол одоо нөгөө ултруунд нь ч гэдэг юм уу ясуусан бэхжээг байгаа учраас бас тэр үедээ оёг олох магадлалтай гэдэг ярьдаг юм билээ. Харин тийм ер нь бол тийм шүү. Одоо сайн үнэхээр хурдаадаг бол ер нь бол багал оролдох хэрэгтэй. Бага вахт нь бол олон давхарлаад оролдоо энэ чинь нөгөө ясан сайн бэхжээгүй байж идэг. Тэг хөл гарлуугаа орчих гэдэг. Айл болох нь жоохон үнэхээр хурдаадаг бол багал хайрлж л байх хэрэгтэй. Наадан бол зөндөө болт шүү. Тийм. Тий. Хүрэн даагны тухайд бол нөгөө сэргэлтэн хурдан тэгээд магадгүй тэр уралдаанууд дээр одоо биедээ тулсан нэг айхтар ачаал авахгүй болоод баг тэр нь одоо уралдаанууд нь ажил шахуулаад байсан учраас тайлмарлуулад байсан гэж балзшгүй юм тийм ээ. Тэгээд чи нөгөө бас нэг жоохон хоногтой зайтай байсан л да. Тий. Өөр хангаа нөгөө юу хоёр л жоохон ойрхон зайтай байсан. Тэгээ нөгөө очсон Баян хонгор хоёр. Тэгээ тэр хоёр чи ойрхон зай юу километр юу ойрхон тэгэл цаашаа ачаад дахиад оролцсон. Яа тэгээ одоо ингэж сүйтэй даа. За тэгээд энэ улсын наадмаас хойш 2 удаа бүсийн уралдаанд очиж Баянгорын хүчний хоорондоо 3-4 хоногийн зайтай л болсон шүү дээ. Баянгор хангаан бүсийн уралдаан. Тэгэхээр энэ хооронд нь одоо амраагаад байж байгаа юм уу? Ер нь одоо давхар үений сүйтэй дагаанд ямар ажил хийдэг юм бэ? Энэ олон давхарлаж том уралдаанд байж байгаа үед. Яг голд нь улсын наадам юу хоёрын голд нэг биеийг ахуулаад тэгэл ерөнхийдөө даагыг бол давхарлж одоо уягдсан ер нь тартай л ойрхон тартай л байх хэрэгтэй. Тэгэл тарлаад биеийг ахуулаад сайн алдар олчихгүй тэгэл байх юм бол тэгэл. Сүйтэй нэг хурдан даагч чинь тэгээд тэр жилдээ бол нэг хурдан байгаад байгаа бол тэр жилдээ бол хурдан л байд шүү. Зарим хүмүүс даага сүйтэй даага хурдан байсан юм аа гэд 11-2 уралдуулсан ч гэжээс хүмүүст уулзчихл байсан. Ямар хөө гэдэг юм бол дараагийнх нь үр дүнгууд нь л одоо харагдах юм даа л гэж бодчихсон. Харин тэгэл ер нь бол сайн одоо үнэхээр хурдан адаг бол ер нь одоо цөөхөнлөөр нь уралдвал хөл гартаа гаамтай. Ер нь л тэр нь л зүгээр гэж байна. Одоо нэг л сайн адаг удмын өөрийнх нь өвдлийг харж байгаа юм тий.
дараа олон жил уралдаадад. За налахын бүсийн налах болсон түүн бүсийн уралдаанаас бол мандаа одтой сайхан наадаж нэг түрүү 4 хайрыг авчихсан болсон тий. Улсаас 2. Та чинь нэг энэ жил улсын байрнууд улс бүсээс 2 түрүү 6 хайрыг байсан мэт тий. Тийм баг. Налахад нэг 4 хайр. Нэг хээр шүдлүүрээ төрүүлсэн. Тэр манай аавын юуны л бас өөрийн унган л авдаг. Одоо тэгээд энэ голцол одоо ер нь унгаан одоо өөрийнхөө одоо аавынхаа бий болгосын унгаан адуугаар л сайхан наадж байна. Тэгээ яалч одоо энэ адуунууд бас тэгээд яалч бас сайн юм. Танаас одоо аргагүй сайн байхаас аргагүй л дээ. Өөртөө суураа сайн тавьсан. Дээрээс нь одоо сайн адуунуудаар энэ тэндээс адуу уучмас сайн сэлбэж байгаа. Ер нь бол ингээд тосралтгүй л үржлийн бодлого явуулаад үржлээ ингээд сайжруулаад хийгээд идэг тий. Тий, ер нь бол тэгээд маш одоо 2006 онд л анх Доронтой аймагт очсон. Тэгэл тэр цагаас хойш одоо тэнцээ очиад л үржлээ гээл тэгэл атгаа одоо сайжруулаад хурдны чиглэлээр нь улам ягаал тэгэл. Тэгээд энэ сайжирж байгаа нь угаасаа тэгээд нэг наадам дурлж байгаа да тэрнээс харагдчихлаа. Нэг хээр шүдлэн саяны аавын унган гэсэн хээр шүдлэм. Эрлээс дундад бас нэг хээр шүдлэн ам үзсэн үү? Тий. Тэр болохоор энэ нэг алтан гэрлийн хүр азрагж байдаг тэрний ихтэй. Тэгээ нөгөө авцгын мэндийн бор гэж нөгөө лаанд бор гэдэг даагандаа төрүүлж ирсэн. Бор азрагыг тэр хүрний төллийг охин төлөлийн тавиад тэрний ээж нь гарсан. Тэгээ өөрөө болохоор англи азраг төлөв. Танаа энэ гүүнүүд ер нь одоо ингээд сая та 2 удаагийн гүний 2 3 гүний удам ярьлаа шүү дээ. Ингээд дээшгөө үл ер нь багтаал 3 4 удам түүнээс дээш удамдаа заавал хурцтай байгаа тань тий. Хоёр талаас нь ингээд хурд оруулаад гүнүүдтэй. Ер нь л тийм. Ер нь тэгээд улсад дайрагдсан юм уу? Тэгэл ер нь сайн давхижсэн одоо азрагны төл, охин төл. Ер нь бол тэгээд улсууд бас ярьдаг шүү дээ. Сайн азрагны одоо эр төл нь бас актер яадаг бай давхитгүй гэдэг. Тэгээд охин төллөөс нь дамжиж юм гардаг гэдэг. Тэр бас үнэн л юм шиг. Охин сайн азрагны охин төллөөс нь дахиад дамжаад сайн юмнууд гардаг шүү дээ. Жишээлбэл та одоо яг өөрийнхөө байгаа манай энэ азрагны эсвэл тэрний тийм хурдан азрагны яг охин төлөөс нь тэр гарсан ийм юм хурдан адуунууд байна гэдээ бас жишээтэй хэлвэл. Одоо харин тэгээд энэ саяны хээр үрээний их болохоор алтан гэрлийн хүрний төл ихтэй байхгүй. Тэгээд тэрнээс нь дамжаад дахиад эр төл нь дахиад сайн тавьчих байгаа. Төрөний хүрэн хязгаалангийн эцэг нь одоо ихийнх нь бас мөнгө үлдсэн шүү дээ. Энэ унгаа бол хамгаалсан баг тийм ээ? Хамгаалсан болсон. Ер нь жилдээ хичнээн унаг хамгаалдаг бай. Нууц шил. Яг тэгээд гайгүй. Тэгээд танах одоо энэ адуу малын 8 арилжаа ер нь яг ихийх одоо гайгүй адуун сайжирсан гэсэн айлууд чи ер нь даагуулахыг хүлээлгүй сарванд нунаг тамганы дараахан хүмүүс ирэл эр өхнөр нь ялгаад л авчдаг юм шиг байна. Тэгэл одоо манайх чи нэг бас нэг хэд удаа ганц нэг удаа дуудгуулдаа хийсэн бас нэг шүдлэн мэдлэн юунуудыг авчираад бас нэг тодорхой хэмжээний үн мөн тохироод тэгэл хэд дээр нь авчираад тэгээд энэ чи сум дээр бас зарж марж ирсэн. Тэгээд улсууд очиод бас их авчдаг юм дөө. Ер нь тэгээд бараг сарвандаа шахуу явчихдаг. Гайгүй удамтаанууд нь шүдлэн тийм даа шүдлэндээ тэгэл улсууд тэгэл тэндээс улсуудаас ихэрж авна уу. Би нэг сонсч байсан. Анаахын нэг унаг тамгалах найрнаар нь унагныхын тамган дээр очивол унаг бэлгэн төгтийн гэдэг олон өндлөгсөн юм шиг үлээ. Харин тийм Төв аймгийн нөгөө Сэрлэн сумын 90 жилийн усны ард дээр Сэрлэн сумын 90 жилийн оорч манайхаа өөрснөөс зарим нэг мордуулаагүй зарим нь мордуулаад тэр нөө мордсон болго айрагдаад байхгүй. Тэгээд Сэрлэн сумын адуу жоохон бас юу атсан юм. Та нар очиж юу адуу аваарай гэдэг. Одоо тэгээд тэр адуу аваарай гэдэг тэрнээс нь одоо тавьсан юм одоо нэг төмөр үргийн төр мөнгөний бор азраг гэдэг чинь тэгж очисон одоо шүү дээ. Тэр инкваторыг манай сумын залуу тэрэнд бэлгэн төгсөн даах байхгүй. Тэгээс үл тэр чинь бас их урд мурдаар харагдаад энэ жил хүртэл тэр өөр ангаа бүсэд харагдчихлаа шүү дээ.
Уг нь бол нутгийнхаа адууг сайжруулах гэсэн чинь сэлэнгэрүүл явцсан юм байна л да. Сэлэнгийн баян гол үстэй төмөрөг мөгчм. Одоо Батболд уучтай бол олон хурдан хөлгөөдийн талаар л ярьж болох байх л та. Түмнийх галаас мартж байгаа болгон хамаатуулаад. Тэгээд болдоогийн хэр гэж азрахны талаар энэ удаас жоохон тодруулж ярив да гэж. Одоо улс усын наадам 5 амуу үзүүлж нэгтрүүлсэн. Тэ? Одоо гарцааг бол ер нь л одоо уралдуулаад түрүү айргуул гэж харахад ингэж л хүлээгддэг хурдан сайхан юм ажрах. Тэгээд хэр азрынхаа удан болоод хээр азрах чинь болохоор одоо ярихаар бас нэг хээр мөрлөө бас орчдөг байхгүй. За яар одоо сонсох гээд байгаа шүү дээ. Хээр нөгөө хээр мөрний дээр нөгөө бас хээр мөрч нөгөө тухайн үед олон уралддаг байсан. Тэгэл нөгөө байнд нэрсэн Бацэглэнд нэрсэнгүй байцсан байхгүй. Тэгээд энэ хинтийн нөгөө хинтийн Баяутгийн тэр мөг жаргал гээд талигажуулсан бил. Тэр хүнээс л анх энэ гүүг авсан юм. Байцыг тэр Бацэгл өгөөд. Тэгээд байнд нэрсэн моциклийн нөгөөд гүү авсан юм уу? Зүгээр байгийн дагаад ирсэн юм уу? Үгүй байнд нөгөө тэр Бацэгл хээрмөрч нэг олон төрүүлээд Бацэгл энэ тэндээс олон Бацэгл авсан гэдээ ярьдаг шүү дээ. Тэр байных нь Бацэглийг тэнцээ авч зарах гад авчихсан байсан юм л. Тэгээд тэр Бачаргал гэдэг нөхөр авъя гээд Бацэглийг. Тэгээ нэг тухайн үедээ хэдэн гүүгэр чи авъя гэчихэд. Тэгээд яг очиод авах гэсэн чинь сонгож байгаа нэг одоо энэ хүрэн байцыг авъя гээд аавд гэсэн чинь энэ хүрэн байц болох манай хурдан хөрмөрний нөгөө дүүгүү байгаамаа. Энийг бол өгөхгүй гээд. Тэгэхээр наа гэдгүүд энэ хүрэн байцыг аваад орных нь юу яа. Нэг орных нь охин хадагчсан үгүй. Тэгээд энэ чинь нөгөө авах хадууных нь тоонд нь одоо 3 гүү авах байсан бол нэгэнд 3 гүний оронд нэгийг бодоод ингээ авъя гээд. Тэгээ авчихсан. Тэгээд хүрэн байцсан юм. Тэгээд тэр хөрөнгөг сэртгэрийн манай сэртгэр гэдэг нэг азар сэртгэрийн төл хул азархан тавиад тэг миний хээр азар гэсэн. Тэгэл хээр азар чинь дааганда их тогшин дааг байсан юм уу? Сургад яагаад их бөлгөж мүлгдэг, актер үлгдэг тэгээд. Тэг нэг юм дааганда сургаж орхичоод шүдлүүрээ уяад шүдлүүрээ тэгээд сунгаа мунгаануудаар ерөөсө гарч жигтэйхэн тархинд явж байгаа суучаад байдаг гэсэн. Тэгээд энэ Төв аймгийн Эрдэнэ сантын 90 жилийн ой гэж болсон юм. Тэнцээ очиж уралдаад. Тэгээ манай Янзаг гэдсэн энэ хоёр би нэг 6 адуутай явлаа яал. Тэгээ нэг ямар 6 айр төрөө авчаад ирсэн. Тэгэхэд тэр Янзаг төрүүлээд миний хээр азар хамууж ирсэн шүдлүүрээ. Тэгээд буцаж ирээд энэ Төв аймгийн 90 жилийн ой болсон шүү дээ. Тэр 90 жилийн ойд улсад төрүүлдэг нэг хээр шүдлэн төрүүлээд миний хээр шүдэл хамууж ирсэн. Янзаг гурлаад. Тэгэл тэр цагаас хавуулаад хээр азрах чинь тэгэл ер нь сайн тавьсан дөө. За хязгаалan жилээ. Даагм шүдлэндээ бол Төв аймгийн 90 жилээс хойш хаж уралдааг баг тий. Тий уралдааг. Тэгэл хязгаалan болох жилээ. Хязгаалan чи улсын нааданд нэг 12 дээр орчоод тэгээд чинь сумын нөгөө Сэргэлэн сумын ой болоод 90 жилээ. Тэрэнд хязгаалуурээ төрүүлээд. Тэгээд хойш хөвсгөл рүү Хотгоодын хурд болоод тэнцээ очиж хүүхднээ очиод онцаад уралд яах. Хотгоодын хурдд бол онцгой сайн хурд нь орчихсон. Эсвэл 90 дээр байсан. Тэгэхэд бол бас хурд бас мордсон бол ер нь хүүхднээ очиг бол бас л ер нь төрүүлэх хэмжээнд л байсан. Тэгэл соёолын үрээдээ бас хурдан байсан шүү дээ. Хээр азгаж. Нөгөө хавчигшүүд нь гарчаад дандаа азарнуудтай ажиллая гэдэг гэсэн. Тэгээд тэр чинь нөгөө загжгүй мэд сайхны хээр азрах гээд улсад аригт заазрахад цог сонгодог гэсэн. Тэгэл ерөөсө 3 сунгаа төрүүлсэн шүү дээ яриацгач. Соёлон. Тэгэл энэ улсын нааданд оролдоо амжуулаа. Дараа жил нь улсад дахиад тэр чинь их хурдтай жил юм шүү дараа жил. Их хурдтай жил улсын нааданд сонгож ягаад тэгээ болчоо бас нэг арай нэг жоохон дутуу байгаад тэгээд болчоод тэгэл их хурдаар яг даан уяагаар л оролцсон. Тэгээ нэг их хурдад оролдуулна гэж зорилттой байсан юм шүү. Ер нь үү? Тий. Ер нь л их хурдад оролдоно гэд улсад яг бас болоод яач гэсэн. Тэгээд арай бас нэг уяанаас нэг болж өгөхгүй. Тэгээд их хурдад яг таарах гэдэг л тэгэл. Тэгээ их хурдад оролдоод сайхан төрүүлсэн. Тэгээд 16 онд ч юм бол тэгэл болцсон тий их хурдын төрөө. Тэгээд чинь их хурдад оролцоод энэ
Эрдэнэтийн 40 жилийн ой гэдэг Тийм. бүс тэнцээ бүсийн наадамд бол тэнцээ очиж ам үзүүлээд. Тэгээд 16 онд дараа жил нь улсын наадамд дахин ам үзүүлээд. 17 онд шүү. 17 он тий. 17 онд улсын наадамд ам үзүүлчихэд энэ хангардын хурд гээд төвийн бүсийн уралдаан болсон чинь алаах энэ Багнуурт. Тэрэнд ам үзүүлсэн. За 2018 он буюу түүнээс хойш 17 оноос хойш ер нь хэр азрагч одоо идэл уралддаг насн дээр 7-т азрал 17 18-нд бол 8-нд бол 8 настай азрал болно шүү дээ. Ид уралддаг. Эсвэл үед хурдан дээр. Тийм тэгээд хөхөө алзан төрүүлэх тэр азар бас тиймч сунгаа мунганаар бас тиймч муу гайгүй л байгаадсэн. Тэгээд сүүлд нь их урдад бас нэг тангаар нь ахаад нэг тавьчихдаг юм уу гэдээ яасан. Тэгээд их урд нөгөө хэмжиж уралдана гэ шийдвэр гараад. Тэгэхээр нь тэгээд уралдаагүй тэгэл болчихсон та. Тэгэл түүнээс хойш одоо үр төлийг авахд илүү анхаарат юм уу? Тий. Одоо тэгэл тэрнээс хойш гүм олон хураалгаал төлүүдийн аваад тэгээд энэ жил Багнуурын бүс нэг төлн шүдлүүрээ тавлсан. Багнуурын бүс налаахан бүс үү? Үгүй, налаахын бүс. Энэ жилийн. Тэгэл одоо төлийн ер нь төлхөө аваад тэгээд сайхан. Одоо тэгээ ижил сүрхтээ сайхан хөл гарна бүтэн тэгэл сайхан явчих сайхан юм уу? Одоо цаг нь зүв байсан бол яг лид уралдах насан тий. Харин одоо тэгээд хээр азгашид яг Монгол адуундаа бол бас янзын одоо бас л төрцөө хурдтай тийм адуу шүү. Яалчгүй л одоо хурдтай. Энэ сайн Монгол адуу үнэхээр одоо ясны төрмөл тийм хурдан адуу бол та хэд одоо уяач эрдэмээр одоо ямар тутна гэж байх шүү дээ. Тэгэхээр бас нэг одоо энэ шин цагуудаа арай цусан бүртээтэй уралдах боломжгүй гэж үү? Монгол одоо ялангуяа дээд наснд боломж байгаа юм шиг л санагддаг шүү дээ. Одоо 50-та адуутай бол тэгээд юу уралдаж яах боломжгүй л дээ ер нь. Тий. Монгол одоо 50%-тай ирлиз одоо хоёр хоорондоо оролдог. Энэ би түрүүнийг та соёлондоо одоо эн чинь соёл азраг улсад төрүүлж байгаа шүү. Ам үзүүдж байгаа шүү 15 онд тий. Тэгээ хавчиг азраг улсад төрүүлж байгаа шүү дээ. Их хурд төрүүлж байгаа шүү дээ. Соёлоо азраганд уралдахаар одоо нөгөө нэг нас гэдэг юм уу бие ялдрын тухайч гэдэг юм уу арай дутх уу? Үгүй юу? Гүү ер нь бол соёл нь азрагын соёл нь ч юм бол азрагтай уралдахад ер нь яах ч байхгүй. Тэгээ ер нь соёл адуу бас их хурдтай байдаг шүү дээ. Азрыг бодвол их хөнгөн байдаг угаас. Бас нэг гүм хураага биеийн хүндрэг байж байдаг. Тэгэхээр азраганд уралдвал илүү магадгүй бас илүү боломжтой хувьтай юм тий. Тийм. Соёлын дотор орчмол морин соёлонгуудаа бол барахгүй шүү дээ. Харин тийм бас морин соёлонгууд. Тэгээд тэр үед ч нөгөө янзаг хээр хоёр чинь жацуу. Тэгээ хоёулаа бас хурдан л байгаадсан. Соёлонд нь янзган төрүүлээд хээр азгачсан азган төрүүлээд байгаадсан. Тэгээд хоёулаа азганд оролцсон шүү дээ. Тэгээ нэг нь чи нөгөө гавчигшүүд нь гарчаад нэг нь морины комиссийн гавчаад одоо янзгын ингээ соёлонд оруулмаар байна. Одоо нодлын хязгаарлал өөрөө улсын наадамд ингээд айрагдчихсан 3 орчихсон. Одоо энийг одоо ингээд азганд биш соёлонд нь оруулчмаар байна. Ингээ насанд нь оруулчмаар байна. Ингээд тэгсэн. Тэгээд комиссийн үгүй наа ч юм бол гавчигшүүд нь яриа авах гарцсан юм. Тэгээд нодлон уралдсан гэдгийг одоо бид нар яаж нотлох одоо соёлонд бол мордуулахгүй шүү гэдэг тэр шүтлгээний юуны улсууд ирээл тэгэл нөгөө янзгыг яалчгүй азранд уралдаал тэгэл хоёулаа нэг нь гурлаа нэг нь ам үзсэн. Тэр шүд ер нь юунаас болоод тэгээд төрүүлж гараад байдаг юм бэ? Зарим нь болохоор нөгөө нэмэлт хижээл үстэй холбоотой байдаг тий. Тий ер нь тижээгээд одоо тэгэл энэ чинь нөгөө тордлогоо маллага их сайтай тэгэл ер нь тижээлтэй болохоор нөгөө одоо хөгжил итэр нь арай илүү явагдаад юм шиг л. Тэгэл нөгөө соёлын жилээ авчиг шүдэн төрж гарч ирж байлаа. Тэг манай адууч ер нь бас ер нь тэгдэг шүү юм. Соёлонд бол ер нь л авчиг болчих гал гэдэг. Тэр арай бусдаас илүү өсвөлөн байдаг юм болов уу? Харин ер нь тижээл энэ уйж байгаа энэ одоо уйж байгаа адуу ер нь тэгдэг юм лээ. Соёл нь одоо энэ авчиг шүдэн төрж гарч одоо тэгээд соёл хүн үрээ азранд уралдаад айрагцсан зөндөө юмнууд байгаа шүү дээ. Одоо ч ер нь бараг л сүүлийн жилүүд чинь азраг их морин дээр чи хавчиг, соёолн за тэгэл нэг 7 талбанууд л төрүүлж харагдчих. Түүнээс дээшээ гэж ярихад ер нь л бараг гарчихгүй л шүү дээ. Харин одоо тэгээд азраганд бол
морь уулна бол морийг бол жоохон бүдүүрөөр бяр сууж ирчээж уулна давхитдаг хэлэгдэг. Одоо тэгээд доороосоо энэ төрж гарч ирж байгаа адуун их олон байна л да. Тийм тэгээд яалтчгүй нөгөө дээдлуудаа төрчээд байна л да. Хээр азраг одоо та түрүү ярьлаа шүү дээ. Манай хээр азраг бол яг Монголдоо бол бас онцгой төрсөн адуу юм байна. Онцгой төрсөн адуу гэдэг ямар шинжээр та үзсэн? За удамзуу талаас нь үзчихэж болно. Бие бялдрын гэдэг юм уу хурдан адууны шинж байдал талаас нь ярьж байна. Эсвэл зам байдал өөр юугаар нь үнэхээр онцгой төрсөн адуу гэж дүгнэж байгаа юм бэ? Монгол адуун дотор бол ер нь тэр тийм хурдтай адуу бол ер нь бас ер нь байхгүй шүү. Хөлийн хурд бол өстой асар өндөр шүү дээ. Өстой хэдэн адуу гарсан ч тэгэл гараал явж идэг шүү дээ. Ер нь л одоо тэр яг энэ Монгол юу адуунд бол одоо тэр юу яа хөлийн хурдаар бол асар л өндөр л дээ. Тэгээд тэр хол явах чинь багтаа жоохон суугаад идэг. Тэгээ суулт нь гарч зүйлдээ ингээд томроод суулт нь гарцсан. Тэгээд улсын наадам юммаар бол суулт нь гарцсан. Тэгээд сайхан явдсан шүү дээ. Хэр азраганда ер нь ямар удамтай гүнүүд хураалгаж байна вэ? Одоо тэгээд янз янзын гүнүүд энэ дөө. 50-тай, арабын 50-тай, английн 50-тай, тэгэл 25-тай тойруулах гүйч гэсэн байна. Тэгээ нөгөө цаашаа нөгөө үржүүлэг хийх болохоор зарим нь охин мохон гаруулна чинь тойруулахт нь үржүүлээд тэгээд явуулаасаа илүү сайн гүм угарт цэвэр азам нуцаага тавих байх үү. Тэгэл янз бүрээр л одоо яг тийм юм гүүр алгана гэсэн юм байхгүй. Тэгэл үдч жаалын нэрийг тогтцлно гэж харах байх л тий. Тэр азах чинь жоохон өөрөө жоохон гат ихтэй азаа байхгүй. Хат ихтэй адуу ч бас уяхад бас яг ивэн болохгүй бас хэцүү юм шүү. Одоо энэ уншигчдаас ирж байгаа асуулт үзэгчдээс ирж байгаа асуултыг харахаар хат ихтэй адуу юм аа гэж асууж идэг шүү дээ. Харин тэгээд тэр чинь жоохон хаттай суулттай тэгээд жоохон бүдүүрж ирээ гүүмал ураагаад тэгээд бас сайн ус тавьсан шүү дээ ер нь бол. Яриг тань сонсож байгаа одоо Батгалдын өмчний болох хэр азрын ихийг л одоо их байцыг нь өөрт тань аав нөхсөн болоо гэж бодлоо. Тий. Хэр азарч одоо миний нэр дээр одоо энэ манлай амжилт дээр баг ихэнх нь ер нь л хэр азрын л явах шүү дээ. Монгол улсын чансан өндөр азарганд 2 жил баримтлагдсан. Тий. Төрийн наадамд 2 амуу үзүүдээ шгшинлмэрд их хурд орлоонд нэг төрүүлсэн. Тий. Тий. Ер нь одоо Монгол улсад зохион байгуулагдж байгаа чансан өндөр 3 шатлалт уралдаанд гурван нь төрүүлж харагдсан юм байна шүү. Дандаа тэгтээ 2-оос урагш. Амуу үзүүд төрүүл гэж ярьдаг л. Ер нь өөрөө бол хэр азарч өөрөө хурдан левел ер нь төрүүл хэмжээний л өөрөө л явдаг л мал та. Тэгээ нэг бол ерөөсө хэрвээ суух юм бол бүр айрагч жохоргүй суухаар л тийм байдаг байхгүй. Тэгэл яг нэгээс уянд ингээл уйгж явахдаа суулт нь гараал эхлээл эн чинь тавхил өгж явахад тавхилаар жоохон гарч явж байгаа суугаал тэгэл сунгаа урагшлал тэгэл бол ер нь жоохон хол уяатай шүү. Жоохон таргалж маргалах юм бол хат ихтэй адуу тэгэл ах л тоо тий. 5 ам үзүүлж нэг төрүүлэхтэй бол тэгээд дандаа л ер нь ихний одоо зүрх дээр л оролцож байгаа гэдэг юм л атууд. Сая та нэг төлөв налаахан бүс байргацсан гэсэн шүтлүүрээ тий. Тий. Хөрөөрэ. Тэр ер нь нөгөө одоо эцгийн тэр хат ихтэй байдал одоо тэр нөгөө одоо эцгийнхаа ер нь давуу болон сөрөг талуудыг хэр үйлсэн бэ? Тэр бол энэ жил сургаал үйж байгаа үрээ шүү дээ. Эмнэг үрээ шүү дээ. Өвөл оруулж сургаал үйж байгаа тийм эмнэг үрээ. Тэг эмнэг үрээ ихэд энэ жил сайн тавхиад айрагч. Тэр үр цаашлаад одоо томрохсонол бүр илүү л тавхи. Тэр хөрөнгөөнөөс одоо энэ хэр азраны ихгүүнээс ер нь өөр ямар хурдан хавдууд гарсан юм бэ? За хөрөнгөөнийс өөр дан охин юмнууд их олон гарсан да. Тэгээд нэг ир гарсны одоо өнгөрсөн жилийн энэ нэг өөрөө энэ Эрдэнтийн нэг залууг аваад тэр Эрдэнэт төрүүлсэн л соёлоорэ. Дүүн өөр эцэгтэй хөрөнгөөнөөс гарсан. Эрдэнтийн юунд аймгийн наадамд төрүүлсэн гэсэн энэ жил. Охин төлөвлөлтийн төлөөр бай.
охин төлөвийн төлүүд гэл одоо тэгэл чихэр азганы охин төл эгч нарийнх нь одоо эгчгүй юм уу дүүгүй мөнийх нь төлүүд гэл юм ер нь байгаа. Ер нь давхиж байгаа юмнууд байгаа. Тэр охин төлөөс нь гар давхиж байгаа юмнууд. Тэгээ ганц нэг манайх ч бас тэр хөрөнгүүнээс яаж байгаа юм бах өөр зөндөө олон гүмээс гарч байгаа юм зөндөө бий. Үндэсний өв соёлыг дэдлэгч дэдиш. Манай монголчууд дээр үеэс одоо энэ адуута ер нь малтай хүн тэгээд тэр тусмаа бүр одоо морь одоо адууг шүтдэг усуд бол дамдын сандав гэдэг бурхныг одоо шүтэж ирсэн. Дамдын сандав нь болохоор тэр 3 морин толгойтой 6 мотортай одоо тэгээд 8 одоо энэ могоо 8 лусыг одоо өөрийн одоо тэгээд хөлөөрөө одоо дарсан ийм бурхан байгаа. Энэ яагаад гэвэл нөө морь одоо бас газартай харьцдаг учраас энэ Лусын 8 аймгийг одоо номхотгсон бурхан. Тэгээ одоо морь хүүхэд одоо тэр уяаш унаач нарыг одоо 9 минут байхын тухай энэ дамдын одоо сандав гэдэг бурхан манай монголчууд бол дээр үеэс одоо шүтэж дахиж тэрний одоо тарин номыг одоо хүүхэд шүүхтээ уншуулдаг, өөрснөө уншдаг ийм байсан одоо төвхтэй. Одоо оронч одоо манай хаж байна. Янсан ядан бурхан одоо морины бурхан гэж усуулж яриад байгаа. Тэр нэг морин толгойтой энээсээ одоо нууцын одоо их сайхан одоо бас одоо дахин нуусан тийм бурхан. Ер нь тэрийг үл шүт болно. Гэхдээ ер нь нийтийн монголчууд бол үгээд бас дээр үеэс одоо альч газар явж исэн дамдын сандуун одоо гол чухал. Дамаа одоо малтаа устаа усууд тэр уул ус. Янсан ядан бол одоо нууцын одоо их бүтөөлж одоо ламнар одоо тэрийг бүтөөж одоо өөрийн одоо тэр сайхан одоо эрдэм бэлгийг одоо их дэлгэрүүлэхийн тухайд тэр янсан мэг бол одоо нууцтай одоо тарины ёсоор их бүтээдэг байсан. Манад бол тийм одоо нууц ламнар их гэж яснаас яг нийт иргэн ард түмэн одоо энэ морины уусууд эднэр бол янсан ядаг бол ер нь нэг их бас ил гаргаж тэрийг нэг юу шүтэж байгаагүй. Дамдын санд болохоор 3 морин толгойтой одоо энэ миний нард байна да. Дээрэн 3 морин толгойтой 6 муттай цаатах нь бол одоо юмтай юм дэгинсэн тийм бурхан байгаа. Энэ бол одоо тэр нууцын одоо нандин маш их чухал. Тэгээ энийг бол одоо манай арва хээр одоо Өвөр хангай аймагт одоо бас янсан ядмыг одоо морины шүтэн гэж яасан. Ер нь бол болно. Тэгтээ бол одоо цаг нь болоод гэж байгаа. Өнгө нь бол их нууцлсан. Тийм дэлгэр их юутай биш. Гол одоо юу нь бол одоо манайхан дээр үеийн дамдын сандаа одоо зөөлөн монголчууд одоо энэний одоо сан одоо дахилга одоо урилга тарин энэ дамдын санд бол дотор олон янзын одоо бас таринтай. Тэгтээ тэр гол тарин бол одоо хэрэ бадандаа гэдэг бадаргарда хаян хэрэ хөлөө хүн пайд гэж энэ тариныг бол одоо уншдаг. Одоо аялаад гоё одоо уншдаг штэ. Тэгээ эн чинь бол дандаа дамдын сандав. За тэгээ энэ дамдын сандав бол юу гэхээр манай өндөр гэгийн одоо тэр өөрийн одоо өндөр гэгээний одоо даншиг өргөх үед бол одоо энэ 6 насны морь уралдаж эхэлсэн түүхтэй юм байна лээ. Энэ 6 насны морь яхад одоо улсууд одоо хүүхэд морь унаа. Энэ хүүхдийг одоо яах вэ? Жохон одоо унаг даагыг одоо уралдуулъя. Тэгэхээр тэр жохон хүүхэд унах хэрэгтэй байна. Энэ хүүхдүүдийг одоо тэгээд гигэнд одоо даатгсан. Тэгээд хөөхөн даагууралдаа хүүхэд явах ёстой инээж одоо баяшаад зүгээр юм байна энэ ч одоо гээд тэгээд одоо ламд айлтгсан. Тэгээд ламд гэсэн чинь за эрэгтэй хүүхдүүд нь одоо гол одоо хэрэ бадманда гэр бадаргардаа хаяараа хөлөө хүмүүс гэж дамдын сандвынхаа тарныг уншижээ. Эмэгтэй хүүхдүүд нь голтоо мардсан юм суухаа гэж одоо лам осоржман одоо тарныг уншижээ бол одоо их сайн юм аа. Энэ хоёр бурхандаа одоо та нар сайхан одоо ингээд морь хүүхдэд даатгачээ гэж ингэсэн гэж тийм одоо өвдөөсөөс бол тэр морины ном одоо бичдэг морины ном яадаг лам улсууд бол тэгж одоо надад бол бас хэлж тайлбарлаж байсан. Тийм учраас тэр хоёр тарныг л одоо морины улсууд их голлдог. Тэгээ моржийн одоо газартай харьцдаг болохоос газрын гүйдэл газрын одоо бас янз бүрийн одоо харьцлах шалтгаан их байдаг учраас дамдын одоо энэ сандвын одоо тарныг уншсан төдийгээр энийг одоо бас шүтэд тагсны төдөөгөр тэр лус 8 аймагуд их баясаж мөн одоо тэр наадмын одоо өдөр бол тусгай одоо лам улсууд дахил өргөж дамдын сандав дахил өргөж морины одоо тоосоор тэр хурдан морины хүүхдийн гин гоогоор хурдан морины хүүхдийн өмсөн говцсаар
дахлаг болгож одоо уншдаг тийм тусгай бас манай одоо тэр өвгөн лам бид нар одоо ийм юм учтна гэдэг ном бас уншдаг тэр тарины ёсны одоо тийм сайхан ном уншиж тэгээ их буян хураа тэгээ дамдын одоо санд бурхан тэргүүтээ 10 зүгийн бурхтууд одоо тэр наадан баяслыг одоо яаж хахад ирж чуулж дээд тэнгэр дээр мөн одоо хүмүүний чуулган болж одоо морь хүн одоо ингэж сайхан чуулж гадар усын одоо эждүүд нь одоо ар хангаач бай, хинтийч бай, дорнговч бай, тентхийн одоо гадар усынх нь одоо мордод уралдахад тэргээд давхар ирж ингээд одоо 3 их дээд дунд одоо чуулган болж баясал одоо баяр одоо болдог. Эднийг баясгадаг. Ингээд наадам гэдэг бол одоо бас том их гүрэм засал боллоо. Одоо наадам хичнээн сайхан болноо. Ард түмэнд бас их одоо нас буян одоо мөн одоо тэр барцад цаад хямар лундаа гэх бэлэгдэд дэмдрүүлдэг. Хүний одоо бас юу буйныг одоо их дэлгэрүүлдэг юм гэж одоо настаа улсууд бол тэгж л ярьдаг байсан. Манай одоо энэ хийдэд болохоор тэргийн дамжин санд буйг гололж одоо бүтээсэн ч янсан ядам гэж одоо манай говийн ламын одоо хэд бөгөөд одоо миний бас хариуцдаг тэр хийдэд янсан ядам бурхан байдгийг. Тэгээ энэ дамжин янсан ядам гэдэг бурхныг одоо тэнгэрийн дуунаас хавар намар хоёр дахдаг, өвлийн цаг дахдаг. Зуны цагт бол одоо дахтгүй. Тэнгэрийн аян заглаад одоо шүрж бас одоо янз бүр яана гэдэг. Бас тарины нь бол одоо ван, лүн одоо тэр бомш хийсэн уншууд бол унших ёстой гэж одоо дээрээс бол хэлжээс суулгаад янсан ядмын тариныг бол тийм одоо нэг элэг дэлбэр нь одоо тэгж уншуулдаггүй. Тэр одоо тийм одоо түүх учиртай байгаа шүү. Ер нь дамдын сандвын энэ тариныг болохоор тэр бол одоо хичээн ууссан ч гэсэн ерөөсөн манай өндөр гигэнээс тийм одоо юутагээд ямар ч хүүхэд уншижээ гадар усын хорлол гадар одоо юуны зам үний бацад арилгах ийм учраас одоо энэ нэг бол одоо уншижээ дамаа одоо сайхан уян голж аялаж одоо хурдан мөрний хүүхдүүд нар бол уншиж дамдын сандвыг одоо баясгажээ гэж ингэж ярьдаг байсан. Төмнийх гал дөрөв хичнээн уяаж хамаар үздэг юм бэ? За яг тоог нь бас сайн мэдэхгүй байна. Тэгэл чинь зөндөө ер нь бас нэг 2 морьтой ч хүн байгаа, олон бас морьтой ч хүн байгаа. Тэгээд тэр нь янз тэгэл. Жишээлбэл Батбол мандлын хувьд бол одоо хин морьтыг үйдэг бай. Надад ч одоо энэ Бадам сурунгой морь тэгээд тэр манай найз Эрдэнэ иргээд тэр инх мөх гээд одоо Бонцгөлж руу тэр байна. Тэгээд бас пүрв жаргал гээд тэгэл манай найзуудын морьдууд гэл янз янз 1 2 морьтой ч байгаа тэгэл 4 5 морьтой олсооч. Ер нь одоо хэр азраас шиг одоо өөрийнхөө нэр дээр морь мордуулж байна. Энэ нөгөө оноохон ярьжсэнчлэн хүн нэг сай дуугаа гэд намаа гэд зориод аваад ирэхээр хүний итгэлийг алдчихгүй гэж одоо тэрийг сайн авах гэж л өөрийнхөө амиг орхигдуулсан байд юм а гэдэг дээр явж байна уу? Харин тийм манайх нэг хэсэг бас яг тэгдэг байсан шүү. Хүний нэг юм аваад ирээ уйлах аваад ирнэ. Тэгээ өөрснийхөө хадаг бас тэр болгон ууж чадахгүй байгаад байдагсэн. Тэгэл яг сургаж мургаал тэгэл орхиол. Одоо сарцсангуу бас өөрсдийнхөө багчуул юмнууд олон гарч байгаа болохоор бас оролдоод яаж авахгүй болохгүй. Тэгэл болохос тэгэл багчуул юмнуудаа оролдож сайн үзэж яагаад яахгүй ууж одоо багаас нь л ер нь адуугч оролдож сайн одоо юугийн сайн мэдэх яаж явахгүй бэлдэж явахгүй одоо ч нэр нөгөө юу шиг биш болчихлоо хуучин шиг одоо энэ сайн юу дуудамтай маа томруулж байгаа уин гэдэг шиг тийм биш одоо болчихлоо шүү дээ. Багаас нь л бэлдэж багаас нь сайн бэлдээл тэгэл сурц суулгаал тэгэл жавралж байгаа болохоор хүн болго одоо өрсөлдөө ихтэй болчихлоо л да. Ер нь морь уях тухайд уяаны арга барил нэлийн жигдрээд хүн болгон хаас айгуул одоо хот хөдөөгийн тэр ялгаа бол байхгүй болсон байна уу? Уяач тэгж яриад ах юм. Тий ер нь энэ ч нөгөө одоо энэ морь уяад байгаа одоо энэ ерөнхий одоо энэ арга барил гэдэг юм уу? Энэ юм ч одоо манай яг аавал гаргасаад арга барилаар л одоо манайхны одоо мэддэг одоо ойр тойрны одоо хүмүүс ер нь л энийг үйж байгаа. Бус хүмүүсийг бас сайн мэдгүй байна. Тэгээ энэ өөрөө энэ уяач өөрөө
ямар ч тийм нөгөө юу одоо тэр адуу одоо хурдаа дууйхад одоо тийм алдаа баг гаргахаар тийм уяал юм байл л дээ. Тэгэхээр одоо хүн болгон адилхан одоо яг энэ уяагаар уйж ангуу чинь өрсөлдөө ихтэй болчих. Хэрвээ энэ манай аав чинь гэхдээ нэг бас нэг нөгөө өөрөө ч гэсэн хаяа бас хэлж яадаг шүү дээ. Тэнэг хүн ч ойлгохоор зааж өглөөгээд гэж идэг. Тэгээд усуутай ярьж байхдаа тэгж ярьж идэг. Тэгэхээр нөгөө энэ өөрийнхөө уяа энэ арга барилыг бас улсуудад сайн зааж зөвлөж бас өгдөг тийм өөрөө тийм харамгүй хуваалцдаг тийм хүн л дээ. Тэгэл тэр нь ч одоо тэгээд энэ уяа нь одоо ингээд нийтэд баг хангаар одоо энэ уяа гэдэг бол нийтэд одоо тархачлаа шүү дээ. Адууны сэтгэл зүй хангаар гэдэг юм одоо тухайн адууны бие бэлдэр онцлогтон тохируулсан тийм одоо ястаа нөгөө төртөл үе гэдэг юм уу тийм юм л одоо анх бий болгож одоо ч нэр нийтдээ яриад тэгж үйдэг болчихлаа тий. Монгол улсад аймаар овоглогдсон армийн нэрээр уралдаг морой үйдэг цөөхөн үйч бил тий. За аймаар овоглогдсон байж хэмэл Монгол улсын Арангаа аймгийн Хотон сүм яриад Монгол улсын тод манлаа байж аюушгүй байна. За Арангаа аймгийн харьяат одоо бас ажгийг алтан ацаал тартай. За та Монгол улсын манлаа уяач юм. Энэ армийн уяач болох тухайд ер нь хизээ хаана ямар улбаатай гар болсон юм бэ? 2013 онд юм уу? 13 онд нөгөө Очбор гээд бор шүдэл улсад тавлсан шүү дээ. Миний нэг. Тэгээ бор шүдлийн улсад тавлахад тэр ихэд л ер нь анх одоо энэ армийн одоо 232 дугаар ангийн уяач гэж одоо тэрэнд одоо анх орж ирсэн. Тэр чинь армиас нь санал тавьдаг юм уу? Эсвэл одоо та анх одоо ингэсэн юм аа. Ингэсэн нөгөө төрийн торгон сүрэг гэж байгуулагдана гэдэг. Нөгөө 9 хөлт шаргамөр тогны шаргамөрдүүдийг бас нэг том товир сайхан бие хаатай том товир болгоно гэдэг. Тэгээд энэ чинь нэг хитэн тод манлаа билээ. Адуу бас бэлгийн дөгн тэр нөгөө үржил ингэж ингээд тэгээд торгон сүрэг гэж байгуулагдана гэдэг. Тэгэл тэр цагаас хойш л тэгээ манайх нэг бас нэг тийм одоо дан шарга тийм одоо 232 дугаар ингээд дан шарга нэг 10 гараг юм өгсөн баг шүү. 50-тай тийм том шарга мазрага охин. Тэгэл тэрийгээр дамжуулаад тэгэл одоо энэ хорондоо гамбах ах одоо чи одоо энэ армийн уяач болоод ингээд юу яа. Одоо төрийн торгон сүрэг гэж байгуулагдаад ингээд яаж байгаа юм. Тэгэл анх орж ирсэн. Тэгэл тэрийнээс хойш одоо дэглэлт тэгэл 232 дугаар ангийн уяач гэл. Армийн нэртэй тийм хурдан хөлгүүд юу байдаг юм одоо армийн уяач нь та байж гин. Төрийн 9 сүлд цагаан тугийг залгах шарга мордыг тэнд эдэж төлж идэв. Яг армийн нэртэй нэг уяачаар уйлах морд нь ер нь хэр байдаг юм бэ? Харин тэгээд одоо манай дээр бас нэг азар одоо бас нэг тэнцээ бас нэг үржүүлээд гайгүй юм гаргаж авах гад үржүүлээд бас байж байгаа тийм. Адоонаас л гарах юм байна шүү дээ тий. Бас нэг тэнцээ нэг гүү мөнүүдэн сонгож аваад тэгээд нэг 50-тай азар мазганд хураалгаад тэгээд. Тэгэл тэдний жилээс хардлах юм уу? Армийн уяач байх нь одоо ямар давуу талуудтай вэ? Одоо жишээлбэл танд одоо ямар за 232 дугаар ингээд овоглоно. Гэхдээ давуу тал гэж одоо нэг ч одоо юу ах тий тэгэл 232 дугаар ангийн уяач одоо гээд одоо олон жил явчлаа. Бараг 10 жил явчлаа шүү дээ. Тий. Тэгээд энэ бас нэг тэр нөгөө төрийн одоо тэр 9 үйл тогонд явдаг шарга мордуудыг одоо манай өөрийн одоо унгаа адуунаас тэр нь сүлдэнд явуул бас хэмэрлэндаа юу сайн байдаг юм болов уу анхандаа ер нь тэгж бэлэгдэл зүй талаас л тэр одоо цалин пөнлөж байдаг юм эсвэл ядаж л наадмын ачааллын үеэр цэрэг мэргүүдэрээ туслан гэсэн юм байхгүй юу? Оо тэгээд би ч нөгөө харьяа болохоор бас юу мөтэй цалин юутай явдаг л та. Орон тоон дээр тий. Их бах тий. Ер нь Батуулт манлай хувьд танах ингээл нэг төмний их гал гээл ононгох Батулэг гэл ингээл одоо нөгөө насны хувьд аав ах нар нь илүү төрүүлж наашаа тодорч гараад байна л. Болдоогийн хувьд ер нь хэдийн үеэс эхлээд бие даах маягтай мордоо байсан юм бэ?
жоохон хариуцлага өрөө би дагаа за тийм наадамд яв энэ морины ажлыг чи өөрөө мэдчих гэдэг юм. Тэгэл 13-4 оноос хулаал тэгэл би ч нэг тэрнээс өмнө бас нэг доронтод нэг гэсэн үржиллийн ядан дээр үржилээ хийж гэдэг гэсэн. Тэгэл 13-4 оноос хулаа хээр азар нөгөө тавих гээд өөр юм тавих гээд ирээл тэгэнгүүт яалчгүй тэгэл. Юу ягаал уяал тэгэл явчих. Үржлийн юм дээр гэсэнс онон гэдэг хүний одоо ялгарч байгаа энэ цаг үед ч гэсэн одоо сүүлийн 20 хэдэн жил намайг л анх нэр сурвалжлах гал явж хат морины талаар юу ч мэдгүй байхад онон гэдэг хүний нэр гардаг гэсэн одоо ч гэсэн одоо топ онон хэвээрэл явж шít. Тэгээ энэ хүн энэ хурдан морины салбарт ингэж өнөөдрийн хүртэл ингэж номер 1 рейтингээр одоо эхний дээгүүрэл яваад байгаа энэ шалтгаан бол өөрөө уяаны арга барил одоо шинэ цагийн уяаны арга барил боловсруулаад зөвхөн одоо тэрийг дотооддоо буюу одоо хоёр хүүдээч гэдэг юм үнийг энүүхэн дотроо ингээд хадгалаад аваач өгчгөө төмөн олон түгээгээд яг энэ морины уяаны стандарт бий болгоо. Дээрээс нь сайн адуу гэдэг юмыг зохицлоогоод гал уяаны гэдэг юм уу нэгтэрсэн хамтарсан систем гэдэг ингээд ер нь юмыг бүгдээр ингээд зохицоор нь хийсний үр дүнд л ингэж явж байна гэж би хардаг. Тий ер нь тэгээд энэ одоо энэ хурдан ер нь одоо тэгээд энэ хурдан адуу бий болгох чи хамгийн гол нь одоо охин адуу, сайн охин адуу сайн охин адууг цааш нь одоо үржүүлж одоо бий болгоол тэгэл тэрнээс олболол энэ цөм одоо нэг сайн одоо сүм зүрх гэдэг юм уу те ийм юм үүсчихлээ байна. Тэгэхээр ч одоо аавч одоо 90 оны ихээс хулаал тэгэл энэ одоо адууг одоо мөгчлөөр нь хөөж одоо сайн бий болгох одоо тал дээр нь тэгэл өөрийнх юм арга тэгэл энэ амьдралаараа тэгэл туулаад явчих юм шүү дээ. Та үржил дээр нэг хэсэг байсан гэсэн. Танах одоо жишээлбэл ингээ ярихлаар тойруулга адуу юм ингээ хоёр талаасаа тойруулга орсон буцаа зовсонд нь хийсэн юм а гэдэг ингээд ийм өгүүлбэрүүдийг хэлж идэг. Тэгэхээр үржлийн ер нь ямар хөө бодлого баримталдаг юм бэ? Тойруулга адууны хэддугаар үе явж байна вэ? Та нар хэрвээ одоо нэг төрлийн үржил буюу одоо удам даах үржилэг гэдэг юм л шүү. Тэгэхээр тэрийг ер нь хэддугаар үе дээр хийдгийг үржлийнхаа бодол баримталж байгаа бодлогоос бас танилцуулъя. Гэхдээ одоо энэ чинь нөгөө анх болохоор ер нь манай адуучин дээр 605 гээд одоо тойруулгаас авч ирсэн нэг зээрдгүү. Одоо тэр зээрдгүүнээс одоо олбалал тэр зээрдгүүнээс гарсан тэр зээрдгүүс чинь олон ир юм гаргасан бохгүй. Одоо манад нэг хуул хазраг тэгэл тэр инквери хамар цагаан зээр тэгээд нөгөө бүр хуучин янзаг тэргээл одоо энэ мөнөгийн янзагийн цавдрын мөрөтийн эцгийн эцэг янзаг манзаг тэгэл одоо сугрын зэглэл тэр зээрдгүүнээс олон тийм ир төл гарсан л та. Ир төл болгоно ер нь тавьсан. Тэгээ тэр ир төл болгоноор нь бүгднгөр нь мараа гэж хав азар тавьсан. Ер нь бүгднгөр. Тэр зээрдгүүний ганц охин гарсан ганц охин төл нь хулгүйс эртгэр тавиад миний хээр азрын эцэг гарсан баг. Тэгээд ингээд тэднүүсээр нь бүгднгөр ингээд азар тавиад ингээд янгууд тэр чинь буцаал угаасаа нэг гүний өөр эцэгтэй тэгэл тийм азарнууд айгу олон бий болсон байхгүй. Тэгэр чинь тэр чи одоо ингээд яалчгүй буцаал энэ чинь нэг 3 4 дээр юм уу үед дээр буцаад тэр чинь усандаа өөрийнх нь усандаа орохоор ерөөсөө тийм хэмжээнд очиж байгаа. Нийт адууч өөрөө. Хичнээн гүүн дээр үржил хийдэг юм байх нахад. Жишээлбэл нэг азрагны нэг ихийн олон төл азраг болчлоо шүү дээ тий. Тий анх бол жил дараас нь азрагнууд байна. Тий анх бол ерөөсөө тэгээ одоо энэ манай адууны удмыг дээш нөөх юм бол тэр 605 гэдгүү. Тэгээд тэр саарл азраг тэгээд сохор одоо тэр сохорхоо гэдэг одоо азраг чи бас тойруулгаас авч тэр 650 төрс ах азраг байхгүй. Тэгээд сэртгэр гээд тэр байна. Тэгээ мажиг бор гээд тэгэл энэ хэдэн адуун дээр л очиж ерөөсөө дээшээ хөөхөр. Тий. Тэр энэ адууныхаа одоо удам юунуудыг төлхүүл одоо үржүүлээл тэгэл бий болгосон адуу. Гаднаас гүү ер нь авчраагүй юм тэндээс. За түрүү өдөр хинтийн Баян утгаас хөрөнгө авчирсан. Тэгэд би миний ойлгосноор бол тэр гүүнүүд аваад байсан юм гэж бас. Жишээлбэл 3 гүүний оронд нэг хөрөнгө авъя гэж хэлсэн гэдэгс. Тийм гүү мөнүүд бас энэ тэндээс бас Сүхбаатар энэ тэндээс бас гүүнүүд бас авсан. Энэ үржилтийн чинь бас гүүний тоо толгой чухал юм шиг. Тэгээд одоо энэ манай Төв аймгийн одоо энэ Хэмэд тухай адуу тэгэл тэр намайг одоо жоохон байхад
одоо тэр аав нэг али ядон тус гүм явж тавина гээл апотер бас явж лээсэн. Жохон багт. Мортой тэгэл. Тэр цагаас хойш тэгэл тэр одоо хин гэдэг лээ би бас нэрийг санахгүй байгаа даа. Тэгэл ер нь тэгэл адуу үржүүлэх үг одоо тэгэл айл юунаас авахлаа өөрөө л тэгэл хийжсэн л тийм л байна. Тэгэл энэ адуу үржүүлс одоо энэ үржүүлгийнх нь би болгосон адуугаар ах дээр тэгэл сайхан татчихсан. Энэ бол одоо яг хүн одоо нөгөө та бүхэн өөрсдөө нэг талаараа ингээд туршилт хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хоёрын дундаас ямар гарах нь уу, тэрийг тэрэн тураалахаар яах нь уу гэдэг эн чинь тийм үстэй. Яг өмнө нь батлагдаад энэ ийм адуунуудыг нийлүүлвэл ийм төл гард юмаа гэсэн батлагдсан байхгүй тодорхой тойм бахамж та бүхэн өөрсдөө нэг талаараа туршилт хийж байгаа. Тэгээ туршилт болгоо амжилттай болдгоо би таныг энэ дээр яг шудраг харуулаасаа гэж хүсэж байна. Энэ төрлийн буюу та хоёр буцаал 3 4 дугаар үедээ чи буцааж нийлнэ шүү дээ гэдгсэн тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд амжилтгүй болсон ч гэдэг юм уу одоо энэ чинь нэг талаараа цусандаа орж байгаа цус ордох гэдэг эмгийг яригдах хэвээр. Тим эмгэг шинжтэй адуу ер нь хэр олон төрсөн бэ? Тим адуу төржсэн тохиолдол бий юу? Гэхдээ тэр чинь бүр ойрхон л үржүүлэлт их баг. Тэрнээс эн чинь бүр нэг ихийн хоёр өөр эцэгтэй. Тэгэл ахаал доошлоод ахаад тэр чинь доошлоо ахаа яваад гэн. Тэгэхээр ерөөс тийм гарахгүй. Та нар бол тийм асуудал гарч байгаа юу? Тэнгүүч одоо нэг тэр 605 гүнээс ингээд улбаалцсан азарнууд ч өөрснөө бус тустай цаарлын төл гэхэд байгаа. Тэгэл тэр шонхын төл гээл тэгэл тэр өвгөө халдсан борны төл гүзээ зэр азрын төл гээл ингээд дандаа өөр эцэгтэй нэг гүнийх мөртлөө тийм азарнууд тахгүй. Тэгээд тэднүүр чи ахаагүй хураагаа дахиад яана. Ахаа тэр чи ингээд багсаад явж байгаа байхгүй. Цэвэр азарнуудын тухайд цэвэр бол одоо эрлиз гэдэг юм сумал азарнуудын тухайд ямар үйлдвэрээр за манайх бол ер нь араб ер нь цэвэр азарнууд ихтэй. Тий. Араб азарн ер нь манай одоо бол араб одоо 50-тэй гүм тийм араб одоо дэвширтэй ер нь л тийм. Яагаад хүмүүс их хвчлэн хурдлах чадварын тооцоод англиг нь илүүтэй сонгодог шүү. Харин тий ер нь улсууд ер нь англи одоо ер нь нэлээд авсан л та. Манайх ч яг тэгэл тэр Франц араб азарнуудын төл зүгээр Орос арабууд ч гэсэн авсан. Тэгэл хойлол ингээл ер нь бол дэвсгэр бол ер нь араб л тийм бат. Тэр нөгөө Америкас чинь бандгаагч нэг квартер гээд нэг 29 тонны адуу авчирчээсэн шүү дээ үлдрийн гээд. Тэг чи оноо бас хамтарч илүү. Тийм манайх нэг үрээ авсан шүү дээ. Халзан үрээ. Тэр халзан үрээний төлүүд төлмөлүүдийг бас тэр цэргийн ангирууд тэр дан шаргагүй хураалгаад тэр цэргийн ангиөр бас өгсөн бас тэрний төлүүдийг. Араб нь арай нөгөө дэсвэр хадуужилтай ч гэдэг юм уу дасан зогтох чадвар өндөртэй байдаг байж магадгүй би ажигладаг л та боддгийн ер нь дүнэлтүүдээс харахаар. Тий араб адуу чинь нөгөө амьдрах чадвар ер нь илүү сайтай юм л л. Тэгээд арабаар ер нь одоо үржүүлээд яангууд гарсан юмнууднаас нэг хөл гар марандаа ч гэсэн хамаагүй дээр гамтай. Тэгээд англи адууч гэхдээ английн 50-50 чи багадаа л их хурдан байх юм. Одоо дааг шүтлэндээ. Тэгээд томроод бас гайгүй зарим нэг нь бас тавих гэж лээ. Тэгээд хөл нь бас зарим нэг нь бас дийлэхгүй. Ингээ хараад байхаар. Бас арай хурд өндөртэй байхаар хөлөндөө их халгаатай л. Танах бол ер нь бэлчээрээр нь л байдгүй тий адуунуудаа. Бэлчээрээр нь тэгэл хаврал нэг гүүнүүдээ нэг хураалгах гэж хашаанд оруулж ирдэг. Онон түрүү ярьсанчлан онон гэдэг хүн уяач хүнд байх хэвээр хид хідэн ийм бүлэг гэдэг юм одоо эрдмүүд байна л. Тэрийг ер нь бол нилээдийн эзэмшсэн хүн юм а гэж хардаг. Тэгээд жишээлбэл оноох нөгөө хурд шинжих тухайд одоо аавын гадар уяач эрдмүүдээс та аль алийг илүү төлхөө эзэмшсэн юм бэ? За хурд таних тухайд, сайн адуу бий болохгүй өөрчлөлийн тухайд баримлаг болго уяаны эрдэм. За нөгөө эмч хануурч хатгуурч буюу бас уяач хүн өөрөө тодорхой хэмжээний засалж байх хэрэгтэй тий. Нордын одоо янз бүрийн оёг олох, за уяаны алдаанууд гарах дээр. Оноохыг бол маш сайн хатгадаг гэж ярьдаг. Та бол одоо эдгээр эдмүүдээс нь бүгдээ нэгүүлсэн юм уу? Аль нэгийг сарчлаад арай илүү төлхөө үлсэн байна уу? Гэхдээ одоо энэ морь их одоо эрдмийн өвлөл тэгэл одоо явж лээ. Ямар ч юм тэгээд
бас нэг толсой мэд бас нэг гатгаж байна батж. Энэ бид нар адуу ярьсаар гад ер нь адилхан ламид биологч тий. Тэгэхээр ер нь хүний удам адууны өгшил их чухал юм а гэж. Адуу ингээд удмаа татж байгаадаа адилхан хүн ч гэсэндээ төрөл хөвгдөл надад танд онон гэдэг хүний тэр нэг адуу таних, мөрөгийн хэвийг олох, мэдрэх тухай юмнууд бол бас дотор одоо өөрт чинь бас өгөгдөл байдаг бах тий. Тэг ер нь тэгээд одоо энэ морь одоо ууж энэ амжилт гаргаж байгаа одоо энэ морь ууж байгаа одоо залуучууд байна. Эднэрсийг би бодохдоо бол ер нь адууга мэдэрдэг улсууд нь арай илүү үйдэг юм болов уу гэж боддог шүү дээ. Тэрнээс бол чинь нөгөө уяаны арга барил гэдэг юм уу тэр юм чинь бол одоо ил ингээ нийтдээ нэг юм юугаар үйж шүү дээ арга барилаар. А тэр дотор арай нөгөө одоо морч ямар ярих биш үү тэгээд тэрийг мэдэрдэг нь л арай илүү амжилт гаргаж арай сайн үйдэг юм бол. Та уух морой буюу ер нь хурдан гэж бодож байгаа морьдуудыг ямар шинж байдлаар нь удам хөгжлөөс гадна ямар шинж байдлаар нь одоо дүгндэг вэ? Энэ за хурдан адуу юм да гэдгийг хараад. За ерөнхий нөгөө одоо хурдан адууг бол ерөнхийд нь бас нэг юм шинж ерөнхийд нь байгаа л да. Гэхдээ одоо хүн тэр болгон энийг хурдаа энэ адуу яриан байхгүй хурдан гэж шинждэг хүн бол бараг дэлхий дээр байхгүй. Одоо энэ бол яриан байхгүй бүр хурдан адуу гэж шууд шинжээд авчдаг, шинжээд яачдаг юм бол. Тий. Одоо гадаад одоо Америкч ч гэсэн одоо тэгэл чим янган дагны дуудаа гэж болдог. Хэрвээ шинждэг амар таньдаг хүн байвал тэнцээс орчтол нэг хоёрыг аваад такуулаад жаалдар нэртэй баллаад өгөх юм байна. Тэгэхээр таны одоо G1 зэрэглэлийн бие одоо дэлхийн номер 1 уралдаанд төрүүлсэн Монголын саатартыг таньж л одоо бас худалдаанаас авч гисэн гэдэг чинь. Тэгэхээр тэр бас үгүйсэх аргагүй юм шиг. Яг ерөнхий нөгөө нэг адууны яг ерөнхий нөгөө шинж юуг нь харж байгаа л да. Гэхдээ бүр ерөнхий шинжүүдээс нь та жишээлбэл за зарим хүн бол одоо дөрвөн мөчийг хардаг гэлдэг, тэнцэл хардаг, хайрцаг хардаг. Зарим нь бол толгой хардаг юм аа гэл. Зарим нь нүд хардаг гэл ингээл ярьдаг. Таны хувьд мэдээж бүх шинж зохицлно гэж байхгүй л хэл та. Тэдгээрээс нэг онцгой хардаг. За би бол улт рууг нь хардаг юм гэж зарим нь ярьчдаг. Улт руу сайтай адуу илүү сайн. Зарим нь бол зориг зүрхтэй адуу сайн төгтгөн штэ гэд. Батал болд манлай хувьд бол аль шинжийг нь илүү чухалчилдаг байл гэж асуусан. Ер нь бол тэгэл адууны өөрийн нөгөө ерөнхий хийц гэж байгаа шүү дээ. Ер нь хийцийн л харна л та. Сөрөгц одоо тэгэл хавирны матаас тэргээл. Тэгэл тэр болгоныг нь яг нөгөө хурдан адуу нэг юм байх одоо хийц юутай байдаг гэл яг тэрнийх нь юугаар тэгэл хардаг л та. Онох ер нь одоо яг хоёр хүүдээ за ийм адуу хурдан байдаг юм а ингэдэг юм а гэж ер нь хэлж өгдөг юм уу зөвхөн үйлдэлээрээ л үзүүлдэг юм уу? Гэхдээ хэлнэ шүү дээ да. Ийм одоо ер нь ингэдэг шүү. Одоо ийм адуу ер нь ингэж одоо уюул одоо ер нь тийм байдаг шүү гэл. Тэр болгоныг тэгэл хэлээл тэгэл олон жилч одоо цог одоо өөрийг нь мөр үйж цогтаа тэгэл ингэдэг тэгдэг хэл бүгдэл хэлдэг л дээ. Бид хоёрч хэлэхээс гадна тэгэл өөр мөр үйж байгаа одоо өчнөө хөлсөдөд хэлж. За зөвлөж та яачих шүү. Ингээд Бацуул манлаа ер нь анх хэдэн настай хурдан морь одоо морь унд сурч хэдэн настай хурдан морьны нуруунд дээр гарч хичнээн жил хурдан морь унсан юм бэ? Бид нэг улсын над 8 жил морь унсан. Тэгэл 8 жил унахтаа бас давгүй амжилттай. Улсад нэг төрүүлээд 2 харигдсан байдаг л. Ямар хурдан одоо Монгол төмний хайртай ямар хурдан хурцуулгуудыг унж хурдлуулж ирсэн бэ? Одоо манай тэр Саар Лазар гээд тэр Саар Лазарын улсад унж 4-өр орчихсон. Тэр алдарт нэг Мари хэр гэдэг газар. Тавлж яхад. Тэгээ сүүлд хэр мөрийг би ч унж улсын нааданд нэг ам үзүүлсэн. Аврах хэрэггүй? Тий. Тэгээд нэг хонгор үрээтэй манай нэг үлгэр хонгор гэдэг хонгор үрээ гэсэн. Тэрийг унж улсын нааданд төрүүлсэн. Тэгэл мориноос хасагтаал тэгэл явж ин да. Хэр сайн унаач одоо уралдаан ч хөгдөл уяачийн хөдөлмөрийг тэр өдөр одоо уяачийн тэр олон сарын хөдөлмөрийг одоо аль хэмжээнд байх вэ одоо бодтоор үзүүлж чадах үгүй юу гэдгийг уралдаан ч хөгдөл тухай өдөр шийдэж байгаа шүү дээ. Харин тий уралдаан ч хөгд. Ер нь одоо энэ морь унж байгаа энэ хүүхдүүд одоо юунуудыг улсууд чинь бас буруугаар ойлгоод яриад шүү дээ. Морь унж байгаа одоо энэ уралдаан ч хүүхдүүд бол бүр ер нь шилдэг морь ундаг хүүхдүүд л унж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол одоо хүмүүс
яг хөө албатаад л унуулаад байгаа юм шиг л ингээд яриад байдаг. Ямар нь ч байдیں۔ За яг нөгөө энэ олон дунд чинь улаан мод уртаа богинтой олон хүн сайнтай муутай гэдэг шиг бас дургуй багтан ч гэдэг юм хүчлээд унуулж ирсэн тохиолдол байдаг болоод гарсан бахал та. Гэтэ ихэнх тохиолдол нь тухайн хүүхд дур сонирхлоороо тий унах хэрмэлзэлтэй тийм байж бас морьж байгаа гэдэг бас одоо энэ үзэгчд нийгэм бас ойлгосоо л гэж хичээд юм. Бид бол одоо дотор нь явж байгаа юм чи мэдхийн дээр мэдчихэж байгаа тий. Морь унаад одоо уралддаг хүүхдүүд чинь одоо бүр үнэн голоосоо бүр дуртай болцсон ба шүү дээ. Бид төрүүлж одоо унаад улсын нааданд айрагдаад төрүүлээ. Тэгээд ер нь морины нуруунд дээр ер нь давх гээд уралдана гэдэг бол ер нь гоё шүү дээ. Би өөрөө ч одоо морь унаал зөндөл уралдаж ирсэн тэгэл. Тэр үнэхээр одоо тэр мэдрэмжийг одоо мэдэхгүй улсад одоо тийм байдгаа хэлдэг байж. Аавынхоо 9 морийг унаал төрүүлж айрагдаж ирэл аав ээждээ өнсөлөх бол одоо аз жаргалтай л агшин тийм одоо тэрнээс л одоо баяр гэжтэй явах. Одоо манай хүүхдүүд ч гэсэн ялгаа авахгүй тэгэл морь унаал тэгэл оролдоал тэгэл. Нөгөө нэг телевизийн бичлэгээр гардаг од болдог хүүгаас таны хүү? Тий. Тэр чин юу яасан шүү дээ. Тэр хөхөө алдсан гэ манай халзаа зүүнад улсын нааданд ам үзүүлсэн шүү дээ. Адуу бол та гаргаахгүй сайн мэддэг анаах тэгжсэн. Харин ер нь бас чи багтаа бас нөгөө тэр чи адуун дээр яг л голцоо байсан. Тэгээд юу шүү. Адуу бол танихтаа сайн шүү. Цуснд нь бас байдаг байх л та тий. Одоо тэгээд өвгийн бас явж байгаа л хэвчээ. Хөөрхөн тэр нэг бүрэн гэлжээд авцгаа мэндээгээ хардмаар байна гэдэг. Тий, 3 настай байхдаа л тэр чинь уян дээр байгаа мордуудыг баг ихэнхийн таньдаг гэсэн. Тэгээ нөгөө бичлэгэн дээр нөгөө яг яах ч яах таарад гарсан. Одоо үндсэн адуун сайн. За өөрөө дур сонирхолтой байх юм бол уяач хүн бол заавал төдий хугацааны дараа гэсэнгүүгээр амжилт үзүүлэх боломжтой юм байна гэдгийг бас хардаг. Тэг ер нь одоо морь яаж уях уу гэхээсээ илүү яаж одоо хурдан адуутай болох уу гэж бодох хэрэгтэй л дээ. Яавал ер нь хурдан адуутай болох. Тэгэхээр энэ яа одоо тийм болох уу гэхээр ер нь бол их тал сайн гүүний удам өгшөлтэй юм адууг сайн адуу одоо үржүүлээл тэгэл ер нь сайн адуу л үржүүл бий болгож иж хурдан адуугаар л уралдана шүү дээ. Мянга одоо явахгүй юм уяад сав яч байгаад уяад нэмэргүй шүү дээ. Одоо яг морь уях гэж хэлж байгаа залуучууд бол сайн адуу бий болохын тулд эхлээл та сайн гүү цуглуул гэж зөвлөж байна уу? Тий, ер нь удам багшил сайтай одоо бол эн чинь бас харьцангуй бас эн чинь нэг юм бас нэг мэдээлэл гэдэг юм уу тий. Чи бас нэг одоо аль ч аймагт байсан нэг мэдээлэл авдаг болтлоос улсууд. Тэгэхээр бол ер нь энэ адуу үржүүлсэн энэ улсуудаас ер нь бол сайн гүү баггүй болох адуу ч юм уу тий. Тийм адуу авч аваад тэгээд үржүүлэхийгээ сайн адуутай эхлээл болчвол одоо тэр 1000 хурдан болгоныг худалдаж авна гэдэг бол хэцүү байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо сайн адуу тайл болох хэрэгтэй. Сайн адуутай болохын тулд сайн гүү цуглааж тэгэл өөр ингэс одоо тийм цөм одоо зүрэг бий болгочих юм бол тэгэл тэр одоо хідэн ч үе байдгийн тэр үгээрээ тэгэл сайн аваа явал сайн оролдох хэрэгтэй. За баярлалаа. Үнтэй сайхан зөвлөгөө өгсөн манлаад баярлалаа. Мөн бидний урьдчилан хүлээж авч студид маань цаг заваар мөрөлцсөн ирсэнд баярлалаа. Морь уях төрийн эрхтэн амжилт хүсье. Хурдан хүлгийн босоо цагаан амжилт өөрөө мараа үн мөхөө өгдөж яваарэ гэсэн бэлэгтэй өрөөлөөр ярилцлага амьдрал яваа. За баярлалаа. Үндэсний ус соёлын эдлэгчид Эдэж компанитай хамтран хүргэдэг Эрдэм Туяажид Эрэмгөө өлгөөд сурлын ээлж дугаар үзэгч та бүхэн төрлөө. Манай энэ удаагийн зочин Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын манлай уяач Ононгийн Батболд байлаа. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ажил үйлсэд амжилт хүсье. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дэдиш